хөрөнгөний салбарын өөрчлөлт гэхээр баг 90 гаруй банк бүрдүүлж байгаа болохоор энэ банкны системд өөрчлөлт оруулна гэж ойлгож болохоор байна л да. Яаж явуулах юм бэ? За яг зөв юу гэж харж байгаа гэхээр банкны сектор бол манад бас хайцсангүй хөгжсөн. Манай одоо түүхчийн сектор байж байгаа. Бусад банкнуудаас үлгэр жишээ авдаг банкуд дээр шинэ практик менежментийн ур чадвар нэвтрээд тэрийг бусад сектор барилга уулуурхай бусад сектор авдаг. Энэ нь одоо дүр зураг явж байна. Тэгэхээр энэ зөв юм. Баланс гэдэг нэг бий болохгүй бол нэг дан банкнд суурилсан буюу эдийн засгт 3 тулгуур баг нь байх хэрэгтэй байтал зөвхөн банк гэдэг ганцхан багантай тэгээд нөгөө дээр нь байж байгаа эдийн засаг гэдэг 5 маань бөмбөрцөг маань хажууд шиг ингээд хэлтийгээ унтсан байдалтай байна гэж харж. Өөрөөр хэлбэл нөгөө хоёр баг нь бол даатгал хөрөнгөний зах зээл гэсэн үндсэн хоёр багнаа хөгжүүлэх тал дээр ерөөсөө юм хийхгүй байна. Тэгэхээр төрөөс интервенцээ, эрг интервенцээ гэж бий яриад байгаа хэрэг ерөөсөө улсын хурал дээр жишээлбэл оюутлогоо хэдэн өөрөөр авах вэ гэдэг юм эсвэл ашиг малтмын тухай хуулийг яаж өөрчлөх вэ гэдгийг 10 жил ярьчлаа шүү дээ. Тэгвэл бид нар одоо дахиад нэг 2 жил зөвхөн санхүүгийн зах зээлийг одоо яаж хөгжүүлэх вэ буюу эдийн засгийн нөгөө хүний одоо эртний бие эртний системээр бол хүний одоо тэр зүрх судасны системтэй тэр одоо аминдын бодисуудыг авч эртнүүдэд авч нийлүүлдэг энэ систем маань санхүүгийн зохицуулахгүй зүрх судасны систем. Энийг яаж одоо хөгжүүлэх үү, сайхан болгох үү гэдэг юм дээр нэг бид бас яг энэ оюутлогын хувьцаа юм ашигт малтмын хууль ярьдаг шиг ярмаар байгаа улсын хурал дээр. Тэгэхгүй бол өөрөөр хэлбэл дадлын секторыг хөгжүүлэх тал дээр ерөөсөө төрөөс юм хийдэггүй хөрөнгөний зах дээр ерөөсөө дөрвтэй ажлууд хийгдэхгүй за нэг талд нэг юм хийлдэхээр нөгөө талд нь дэмжигддэг. Энэ дүр зураг 10 хэдэн жил яваад ирлээ. Тэгэхээр энэ хоёр секторыг давхар банктайгаа зэрэгцүүлж хөгжүүлж одоо явах хэрэгтэй. Энийг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг гаргахын тулд бид нэр хөрөнгө мөнгө төсөөлөх хэрэгтэй. Юу гэдэг одоо 2-3 сая доллар зарцуулаад үндэсний санхүүгийн засгийг хөгжүүлэх эдийн засгийн бодлогыг гаргах тийм тодорхой мөнгө төсөвлөөд гадаад дотоод судлаачтай нийлүүлээд баг болгоод ингэ ажиллахгүй бол ингээд зөнгөөр нь хайчаад байна л да. Тэр нь санаа зовж явдаг даа. Даатгалын салбар хөрөнгөний зах зээл тал дээр бас төрийн бодлого байхгүй байгаад байгаа шиг юм. Ялангуяа Лондонгийн хөрөнгөний биржээр менежментээ хийлгэж байна. За даатгалын салбар дээр зарим нэг зүйлийг хуульчлаад жолооч болгоны хариуцлагатай болгох гэдэг ч юм уу. Энэ хөө бас бодлого хэрэгжиж байна л да. Өөр ямар хууль эрх зорчин байна? Шийдэж байгаа юм. Тэрийг бол ерөөсө бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний хэлж байгаа санаа л удаан хийгдэж байна. Маш удаан хийгдэж байна. Ерөөсө зөвхөн Дэлхийн банк ч гэдэг юм уу, эсвэл Европын нэг агентлаг ч гэдэг юм уу хөгжлөө. Тэд нар нэг юм нэг $50,000 тусламжийн мөнгө манад өгдөг. Тэр $50,000 нэг зөвлөх аваад хуулийн төслөвчдөг ийм систем ирж байна. Манай Монгол улсын хөгжлөд монголчууд өөрсдөө тодорхойлох цаг ирсэн. Тэгэхээр бид төсөөсөө 2-3 сая доллар төсөвж байгаа тийш үзье гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо Дэлхийн банк нэг судлаач одоо зөвлөхөө явуулж манай даатгалын хуулийг шинжлэх болгоо хүлээнээс суугаад байна шүү дээ. Ингэж болохгүй гэдэг санаа хэлж. Юм хийгдэж байгаа тэрийг бүрэн зөвшөөрч. Тэгэхээр энийг илүү эрчимжүүлэх хэрэгтэй. Энийг үндэсний одоо хамгийн чухал асуудлын түвшинд авч ирэхгүй бол ерөөсөө болохгүй байна л гэдэг. Тийм санаа хэлээд байна. Сүүлийн үед төгрөгийн асуудалч байна. За $80 анш, албан анш 1400 ороод ирлээ. Гадаад худалдааны алдагдлаар холбож тайлбарлаж байгаа л да. Учир мэдэх албаны хүмүүс. Та бүхний харж байгаагаар өөр бас юм бас юм гажиг тогтолцоо гэдэг ч юм уу ийм зүйл нөлөөлөд байна уу? Тэгэхээр үндсэн шалтгаан нь бол тэр байх байгааг үгүйсэхгүй яг томтой санал нэг байгаа. Бид өнөөдөр гадаад худалдаанд маш их алдагдaltaй. Тэр өнөөдөр манай экспортын гол утас нь бол болоорхай. Бид бол импорт маш хүчтэй хараа юм бол шүү дээ. Тэгэхээр бид импорт тэрлэн гаруугийн зөрүүтэй $50 долларын зөрүүтэй байна л гэвэл тэр хэмжээгээр долларын гадагшлах урсгал бид нар бий болгох цаг гэсэн үндсэн шалтгаан бол энэ. Та өөр нэг өнцгөөс харах юм бол бидний долларын доллар эдгээр бидний нэг энэхүү гадаад худалдааны алдагдал болон дэлхийн эдийн засгийн нэг ийм гэсэн энэхүү хүлээлтийн байдал харагдаж байгаа. Хүмүүс бол яхан цаашдаа долларын ханш өсгөх гэсэн хүлээлт болон өнөөдрийн бидний бас яриад байгаа Монгол улсад хямралт бэлэн үуч гэдэг юм уу те эдийн засгийн сөрөг шуумуудыг тараагаад байгаа нь бас нэг талаар яхан байна. Эдийн засгт инфляц болон валютын ханшин дээр тодорхой хэмжээний хүлээлтийг үүсгэждэг. Энэ нийгмийн нийт хүлээлтэнд сөрөг болчих юм бол мэдээж тухайн зүйл дээр эргээд яхан эдийн засгтаа дарамт үүсгэх чиглэлийн хөдөлгөөнд нийт эдийн засгийн мас орчдөг. Энэ утгаараа бас байж болчихгүй гэж харж байгаа. Инфляцид хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл нь иргэд аж ахуй нэгжүүдийн инфляцийн талаарх хүлээлт байдаг гэдэг дээр ихэнх эдийн засгчид санал нэгддэг. Төбөкийн тал дээр гадаад олонцын нөөцөөс интервенц хийдгэлтэй энэ хангалтгүй одоо нөлөөлөл учир дутагдaltaй байна.
Яг энэ дээр би бол эсрэг байрширтай байна. Юу гэхээр гадаад худалдааны балансыг алдагдaltaд Монгол улс орхон ойлгомжтой. Хөгжиж байгаа улс яг. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон улсын валютын санч гэдэг юм уу дэлхийн банкаас зөвлөсөн те гадаад худалдааны балансыг алдагдaltaй байж болохгүй. За төсвийн алдагдaltaй байж болохгүй. Төсвийн алдагдал дотоодын нийтдээ түүний тодорхой хувьд хэтэрч болохгүй гэдэг юм. Энэ юмнуудыг бол вирус хөлөө зөвшөөрөхгүй. Яг тэгэхээр энэ чинь яг өндөө бид өөрсдөө тойруулаад хайрцалж чинь хам арч чинь л гэсэн. Тэгэхээр Монгол улс хөгжихийн тулд хөгжил гэж юу юм? Дотоодын нийтдээ түүний өсөлт юм уу? Эсвэл Монголын нэг иргэний амьдрал өөрт нь бодитойгоор өөрчлөгдөж мэдрэгдэж байгаа энэ байдал гэдгийг бид өнөөдөр ярих цаг болсон гэж бодож байна. Тэгэхээр би хоёр дахь нь байх гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол улсын засгийн газар юуны төлөө тэнд ажилтیں۔ Яагаад энэ улс гэж үүдээ энэ юуны төлөө энэ жирийн иргэний төлөө. Тэгэхээр жирийн иргэний амьдралыг сайжруулахын тулд бид нар тодорхой хэмжээний хэрэглээ хэрэгтэй. Тэгэхээр би импортыг дэмжин хийж ярьж байгаа юм биш ерөөсөө. Тэгэхээр Монгол улс өөрөө үйлдвэрлэж эхэлтлээ. Тодорхой хэмжээнд бид импортоор авч таарна. Импортоор авч байгаа юм чинь бид нар тэрийг хямд худалдаж авбал зөвөр бод. Хямд гэдэг маань өөрөө манай төгрөгийн ашиг юу ингээд сулгаадах юм бол иргэд дарамт үзүүлж. Жишээлбэл $100 үнэтэй гар утас валютын ханш доллар төгрөгийн ханш 1100 хотол 110,000 төгрөг байна. Сулраад 1500 олчих төр 150,000 болчихж байгаа. Тэгэхээр би зөвхөн гар утас ирлээ. Би одоо энэ чинь орон сууцны үнд яаж нөлөөлж байгаа тийм хувцс хунар маа тэр одоо нэг хэдүүлэн ярил л да тийм маш их хэмжээний дарамт орж ирж байна. Тэгэхээр гадаад худалдааны балансын алдагдлыг одоо хааж ийна гэд зөв цаасан дээр гоё тоо харуулахын тулд энэ валютын ханшийг одоо юу гэдэг солирлын одоо ингэж хайдаг зоргоор нь өмнө нэг удаа 1700 албачин тал байгаа шүү дээ. Ингэдэг юм ерөөсөө ажиллахгүй. Нөөцөө интернет хийхдээ валютын ханшийг тодорхой хэмжээнд торгоож явах хэрэгтэй. Мэдээж түрүүний манай профессор ярьж байгаа те валютын алдагдлын $1 алдагдлын энийг зөвлөг хөрөнгө оруулалтын балансаар нөхөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид гадаад худалдаан дээр $1 алдчих юм бол хөрөнгө оруулалтынхаа баланс дээр гаднаас илүү хөрөнгө оруулалт татаад доллараар оруулж ирчих хэрэгтэй. Ингэх юм бол бид энэ балансаа тэнцвэржүүл. Гэтэл одоо ямар юм болж байгаа гэхээр сая 5 сард одоо улс төр ярмаар байна л да. Гэхдээ эдийн засгт нөлөөлж байгаа учраас тодорхой талуудын нэрхэлттэй хэдвхий одоо популист националист гэж яриад та одоо националист тийм мессежүүдийг маш өгснөр маш олон хөрөнгө оруулагч нар Монгол улсын хэлийн гадаа сонсчлоо. Тэгэхээр нэг бид болох хэрэгтэй. Монгол шиг ийм өсөлттэй улсад тэдний үнцгээс харахад те хэр оргийн зөрөгтэй хүн мөнгөө барьчихгүй. Сая доллараар 10 сая доллараар 100 сая барьчихгүй. Тэгэхээр энэ зөргийг бид нар үнэлээд тодорхой хэмжээнд шудраг хандах хэрэгтэй. Одоо бүгдийг л манай улс аавна хөрчлөн одоо булаан гэдэг маягтай юм шиг тэд тэр сонсогдоод байна гэнэлтэй. Ийм мессеж ингэ явуулаад тахаар маш их хөрөнгө оруулалтын урсгал зогсож байгаа хэлийн гадаа. Тэгэхээр валютын ханш түрүүний манай профессор хэлж байгаа тэр нэмээд энэ валютын ханш өсөж байгааг нэг шалтгаан юм шүү. Манай орж ирэхтэй өсөх хөрөнгө оруулалт маань ийм буруу сөрөг мессежээс болоод зогсоос болоод валютын ханш өсөж байна. Ханш өснө гэдэг нь автом буруу шүү, муу шүү, аюултай шүү гэдгийг хэлж байна. Тэгвэл бид одоо энэ ханшийн бодлогоо яаж барих хэрэгтэй бол? Тэгэхээр ханшийн бодлогыг бол бид яах нь одоо ингээд мэдээж бид алдагдaltaй байгаа юм байна тийм үү? Долларын ханшиннээс болоод өсөж байгаа. Бид бол ханшийн бодлогыг ерөөхдөө нэгэнт бидний тэнцэл юм алдагдaltaй байгаа. Тэгээд сая ганцрог ерөөхдөө хэлсэн бид энэ тэнцлийг хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор долларыг өөрсдөө тэнцвэрлэж чадахгүй бол өнөөдрийн барьж байгаа ганц бодлого нь интервенц тийм. Одоо биднээс доллар татчих чадхаа болчихлоо шүү дээ. Одоо оюутлахын хүлээлт энэ Австриас болоод оолохоор орж ирчихсэн ч юм уу бүх бусад салбарт орох гэсэн хүмүүс хараад зогссон бол үнэ. Одоо яах нь вэ? Энэ шинэ их хурлын үеих нөө шинээр үеих нөө гэх юм уу. Тэгэхээр энэ богино хугацаанд бид үнэхээр мөнгө оруулаад ирж чадах юм бол Монгол улсад нэгэн нийт ард түмэн нийт эдийн засагт хохирлттой юм бол интернетээр байхаас аргагүй. Валютын нөөцийн дууснаар яна бүгд ямар ч сайн нэг л эдийн төрний хэлсэнчлэн энэ зүйлийн эцсийн хохирогч юм байдаг гэхээр гэрээ ард түмэн бүгд хэрэглэгч болчиход байгаа байхгүй юу? Адрес шүүлбэрлэгч үнэниймээ дараалж юм тийм үү? Худалдаач үнэниймээ дараалж юм. Өглөө импортоор аваад ирж байгаа шүү дээ тийм үү? Бид үнэниймээ дараалж байгаа тэр хэсэгтэр нь бол зохилт бол харьцангуй бага тусна. Харин мэдээж жоохон борлуулалт дээр удаашрах хандлага үүснэ. Энэ эдийн засгийн эргэлтээ эргээд дэмжихгүй байдал үүсгэн тийм үү? Эцсийн хэрэглэгчд гол хохирогч болчихж байгаа. Энэ үед бол бид долларыг өөр аргаар бий болгож чадахгүй, экспортороо бий болгож чадахгүй, гаднаас мөнгө татчих чадахгүй юм бол валют бий болгож чадахгүй интернетээр байхаас аргагүй.
Монгол онкод өөрийнхөө эрх хэмжээний төгөөрөл аргах захасаар аргахгүй. Тэрээс шилтгэл нь алдчих юм уу эдийн засагт ормол лөө хохирол эргээд засахад бүр хүндрэлтэй болсон. Уг нь бид нар чинь түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцийг бий болгосон гэж тунгаглаад байсан. Сүүлийн үед одоо ямар болж байгаа бүү мэд гадаад нөөцөл хэвээр байгаа шүү дээ. Хэвээр байж байгаа. Тэгэхээр энэ дээрээс нэмээд хэлэхэд одоо жишээлбэл бүс нутгийн эсвэл олон улсын ингээд санхүү мэдээллийн телевиз ингээд бид нар гаргаад Монгол улс гарч шít иргэд чад гараа харахаар одоо юу гэдэг те Малайзд ирж хөрөнгө оруулаач. Индонез үнэхээр гоё хуультай. За одоо хаанах ч үгүй. Сингапур бол хууль зүйн хувьд маш тодорхой юм гоё улс шүү гэдэг улсын реклам хийдэг. Улсын телевизэн зар сурталчилгаа тасралтгүй хийдэг. Манайд ирээч манайх гоё одоо үндэсний уламжлалын хадгалт дээрээс нь орчин үеийн олон доктортой гэдэг мессежийг тасралтгүй гэж. Тэгэхээр Монгол улсын бол тийм одоо зар сурталчилгаа төдийлөн ингээд яваад ингэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулалтч ерөөсө хувийн хвшлийн хүмүүс явж олж ирж штэ. Очоод одоо Хонконг ч юм хаана очоод манай улсад ирээч, манай улс гоё стаа сайхан доктортой улс гэд ингээд авчирдаг хөрөнгө оруулагч нарыг гуйж төгөөд тэгээ ингээд авчрахт нь ерөөсө тэр дээр нь авчиад тийм сөрөг мессеж тэ одоо булаан тэ орчилж аав бүгдийн Монгол улс авах хэрэгтэй гэдэг ийм их юм бол хэн ч ийшээ мөнгө барьж ирэх албагүй. Тэгэхэд 200 гаруй улс байгаа. Заавал Монголд ирж тэгж юм алдах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр их маш төрөний нөгөө төсвийн бодлого, сангийн бодлого гэдэг юмтай холбоод ийм хүн дээр бас их координаттай, нэгдсэн ойлголцолтой байх хэрэгтэй. Ер нь